За түлхүүр ишлэн Эфес 4:30. Бурхны ариун сүнсийг буу гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан билээ. Тэгээ ямар үед ариун сүнс гомддог вэ гэдгийг бид мэдэн тийм ээ. Бид нар ариун сүнсний дуу хоолойг сонсохгүй байгаа үед, өдөр дамжигийн сонсохгүй, тоохгүй яваад байгаа үед ариун сүнс гашуудаж бүр зүрх нь шархирдаг байгаа тийм. Яг Иесус Иерусалимын төлөө шаналж байсан шиг тийм шаналдаг. Бид нар Библиэс уншихад Иесус хамгийн сүүлд Иерусалимын төлөө шаналхдаа юу гэж хэлсэн бэ? Би та нарыг дахиад эвдэхийгээ өдөнд ороо хурчих гэж, цуглуулах гэж байдаг шиг би тэгж цуглуулахыг яасыг хүслээдээ. Та нар цугларч өгсөнгүү дээ гэд ингэж зүрхэн шархирж хэлжсэн байдаг. Тэгээ тэрэн шиг ариун сүнс би та нар ийм хийгээсэй гэж ямар их хүслээдээ даанч та нар тэгж өгсөнгүү дээ гэж ингэж гомддог байгаад. Тэгээ ариун сүнсийг эсэргүүцэх нь бол ариун сүнсийг гомдоож байгаа хэлбэр болж байгаа. Дуу хоолойг сонсохгүй байгаа чинь эсэргүүцэж байгаа хэлбэр, хэлснийг нь хийхгүй байгаа чинь эсэргүүцэж байгаа хэлбэр. Тэр жотгоо Библи уншихгүй байгаа хүртэл ариун сүнсийг эсэргүүцэж байгаа хэлбэр.